хүүхдээ хин нэгэнд үлдээж харуулах гэж байгаа бол дараах зүйлсийг ажиглаарай. Хүүхэдтэй насанд хүрэгчдийн сэдвээр ярих орлого гаргаж байна уу? Хүүхэдтэй уцаар ярих, мессеж бичих зэргээр дотн харилцаа үүсгэхийг оролдож байна уу? Ямар нэг байдлаар хүүхдийн итгэлийг олж хүүхэдтэй хоёулахнаа үлдэх боломжийг хайж байна уу? Хүүхдийг сөрдүүлэх, айлгах, ичээх, биеийн далд болон зарим ил хэсгүүдэд санаатай хүрэх үйлдэлүүдийг хийж байна уу? Манай улсад бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн 70-85% нь тэднийг таньдаг, дотны итгэлийг нь олсон хин нэгэн байдаг. Хүүхдээ анзаарна гэдгээ амлая.